Сонгуул ойрцон солиорол гэрлийн хурдаар цойлжиглээ. Эрх барьжгүй ардчилсан нам 8% ипотекийн зээлийг 5% болголоо хэмээн хошигруулж эхлэв. Гэхдээ бодит байдал ямар байна вэ? Ипотекийн 5% зээл гэдэг бол үндсэндээ бол 5% хүүтэй зээлэл өгнө гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. 5% хүүтэй мөнгө өнөөдөр Монголд ер нь хэн өгөх юм? Ямар тийм банк байна нэзүүдээ 5% хүүтэй зээл өгч чадах. Тийм банк байна уу гараа өргөдөө? Байхгүй шүү дээ үндсэндээ байхгүй. Хүмүүсээс санал авч байвал зүгээр жугам юу ч гэж байсан хамаагаа алдсан цаг ирсэн бол та мэдээж энэ бол сонгуул өгцсөн ээлж залилан юм. Сонгуулийн дараа бол ёстой юу гэх нь хамаагүй. Юу гэж хэлхийг ч бараг л гадарлаж байна л да. Яг сайхан 5% болгоод бүхнээ байранд оруулах гэж байсан чинь популистуудаас болоод бүх юм зогсчихлоо. Дээрээс нь Монгол Ардын нам эсэргүүцээд боссонгүй гэдэл болтно. Тийм болохоор угаасаа тэр зээл нь бүтэхгүй. Зүүрлэж хэлбээс чиний байрыг өөрийнхөө байр гэж хэлээд хүнээс хэдэн төгрөг зээлчихье. Зээлүүлсэн хүн мөнгөө нэхвэл би төлж чадахгүй гэж хэлээрэй гэсэнтэй яг агаар нэг юм. 5 байтугай бүр огтхүйгээр зээл олох шийдвэр гаргаж болно. Гэхдээ банкуд мөнгөө тэгж зүгээр өгөхгүй бол ардчсан нам хармаанаасаа мөнгө гаргахгүй. Тэгэхээр энэ бол нөгөө л залилан яваад байгаа юм. Бас тэгэд анзаарсан бол заавал ийм хорооллыг зээлд хамруулна гэж заачаад байгаа. Гуй давж хүзүү гэдэг шиг залилангаа дагалдуулж зөөрөө чигчих гээд байгаа хэрэг л дээ.